үзэгчтэй. Монгол үндэсний телевизийн 600 студиэс би та бүхэнд нэгэн сонирхолтой ярилцлагыг хүргэх гэж байна. Тийм ээ, өнөөдөр хүн өөрөө хариулахыг хүсэхгүй. Та сонсохыг хүссэн тэр зүйлүүдийг би өнөөдөр энд яриулж магадгүй, яриулахгүй ч байж магадгүй. Энэ бол өөрөө үнэн бодит амьдрал. Тэр би энд зүгээр л үннийг өгүүлээ. Элдвээ юм ярилгүй. Зүгээр л үннийг ярилцъя гэж би энд ирсэн юм. Тэр энэ сайхан ярилцлага би өнөөдөр Сүхбаатар аймгийн харьяат бас ажил үйлсээр нэлээд алдартай байгаа манай сайхан уран бүтээлчлэгтэй би уулзч байгаа юм. Тэгэхээр би Сүхбаатар аймгийн энэ сайхан талуудаа ярилцах гэж ярилцлага нэг сайхан дөрвөн мөржүүлгээр хэлье гэж бодож байна. Адууных нь бэлчээрд гүн унгалж хурд нэмсэн. Айлынх нь хойморт хүү төрж хүч нэмсэн. Дарихан нутаг Монголын нутаг. Тийм ээ. Баярлалаа зүгчтэй. Сайн байна уу? Сайн байна уу? Тэгэхээр өнөөдөр бид хоёр маш олон зүйлээр ярилцах болно. За. Тэгэхээр сүүлийн үед би яриага олон юм нуршлаг шууд эхлэе гэж бодож байна. Тэг. Би бас гэртээ сууж байгаа нэг сони юм үзлээ л дээ. За. Хүмүүс бие бинийгаа их одоо дээрлэгдэх болж байна. Тийм шүү дээ. Хариул надад туслаараа энэ асуулт биш л дээ. Тэгэхээр энэ цөөхөн монголчууд бид бие бинийгээ хайрлах хэрэгтэй юм. Бид Монгол гэдэг энэ 6 үсэгтэй нэрээр бахархаж, оморхож явах хэрэгтэй гэж боддог. Хариулъя. За энэ асуулт биш л дээ уучлаарай. Хариулахгүй ч байж болно. Би сонсон л доо. Таныг бол одоо яг өөрийнхөө мэргэжлийн яг энэ чиглэлдээ бол их тийм баян хүн гэж их ярьдаг штэ. Магадгүй та хариулахгүй байж ч магадгүй штэ. Ер нь тэгвэл таныг их баян хүн гэж дуулсан. Энэ үнэн үү? Хариулъя. Би баян. Одоо би ер нь надад бол үнэхээр бахархаад байх юм байна л та. Би бол үнэхээр сүүлийн үед дуу гарсан байна штэ. Сэтгэлээрээ баян залуу гэдэг гоё дуу гарсан байна штэ. Тийм ээ. Эрхэм мэдүүд үзэх штэ. Өнөөдөр та хариулахгүй шүү гэж мэдүүлэгт маань ийм сэтгэлээрээ баян ийм сайхан залуу оролцож байгааг та бүхэн харж байна. Үнэхээр та хараад юм ярилцаа сууж байхад ч гэсэн та үнэхээр сайхан сэтгэлээрээ баян залуу биш байна. Үнэхээр таны идэл чиргэлж байгаа ч гэсэн их сайхан тийм чинэлэгтэй харагдаж байна. Энийг ханаас авсан бэ? Мууч шул тайлгүй. Та хариулахгүй шүү. Yes. Хариулъя. Би энэ 1990 эд он юм одоо. Одоо саксны дэлхийн аваргыг үцээд тэгээд тэндээс би энийг одоо хөдөлтөж явчихсан. Гайхамшигтай. Тийм ярих юм үзлээ. Надтай яг өнөөдөр энэ студид маань 1990 хэдэн оны дэлхийн аварга үзсэн, саксан бөмбөгийн дэлхийн аварга үзсэн ийм агуу юм үзсэн хүн сууж байна. Тэгэхээр үнэхээр идэл жиргэлж байгаа зүйлээс нь ондоо байдаг юм байна. Бариад үзэхэд материал мөртөл цаана чанартай байдаг юм байна. Энэ бол яхахгүй оргинод талгүй л явдаг шүү дээ. Баярлалаа. За тэгэхээр дараагийн асуултыг тавтай гэж бодлоо. Эрхэм мэдүүлж шүү дээ. Би нэг юм дэмдэглэж явдаг юм. Сэтгүүлч хүн юм. Хүнээс юм гоогаад өсөж байгаа хүүхдүүдийг тэр хонгорхоо тань шаны хажуугаар та гарахтаа юу боддог вэ? Би манчгүй тэл гэж боддог шүү дээ ер нь. Хариулахгүй ч байж болно. Тэгэхээр шимсэж штэ. Магадгүй оноорлогч юм аа. Анхны хайр, өөскөгийн анхны хайр яг хэддүгээр ангид хитэн настай байхад нь анх иржсэн. Тэр анхны хайр бүтэлтэй байсан. Гэсэн талаар зүгээр явахдаа бид ингээ заавал албахгүй бид нэг. Заавал тийм ээ. Хамгийн гол нь та заавал хариулах албагүй штэ. Хариулъя. За тэгэхээр миний анхны хайр бол 1997 онд хонхны үеэр би яг анхныхаа хайртай очирч ийлээ. Хонхны үеэр гэдэг нь хүн болгон жаргалаад гэсэн юм шүү дээ. Хонхны үеэрээр анхны хайртай очирч гэдэг нь ах уу юм аа. Цааш нь. Үнэхээр яг миний анхны хайрын нэр нь бол холон гэж нэртэй байсан. Холон нэртэй бүсгүүчүүд ер нь хөвчлэн зарайлаг байдаг та эрхэм үзэж штэ. Цааш. За тэгээд хонхны үеэрээр яг холонтаа би анхныхаа хайраа илчлэх гээд яг ингээд манай ангийнхан зугаалгаар яг явж байгаа байхгүй юу? Ай, зугаалга эрхэм үзэж штэ. Та 10 жилийн тэр алуун агшин ангийн тэр коллектив тэр зугаалгах мөчийг та санаж байна уу? Цааш. Та харин бүр миний бүр их гоё юмыг санагдуулчлаа. Тэгээд миний анхны хайр гэдэг нь хүнд үнэхээр яг алтан гоё дурсамжууд байдаг гэсэн тийм ээ. Тийм байхгүй. Тийм ээ. Алтан дурсамж байхгүй яах юм бэ? Эрхэм үзэж штэ. Цааш.
Цааш. Тэгээ манай ангийнх яг өдөр нь зайсан толгой сквадрын талбай гэж гарчгаад оройн зугаалгаар явахгүй юу. Тэгээ зугаалгаар яваад ингээд би холонд бүр ингээд тэр өдөр чинь үнэхээр миний зүрх ингээд холонд би өнөөдөр хайраа илчлэн гэж бодохоор зүрх маань түг гэх яа. Тэр зохилтыг та санаж байгаа үстэй. Та ч гэсэн бас анхны ярдаа учирч байсан үстэй. Тэгээд яг ингээд зугаалгаар очсон орой майхандаа ингээд байжсан чи холон яг бицгал ингээд гарч байгаа нь өгсөн намрын хаалт ердөөс. Үнэхээр яг нэг лусын дагин шиг л байгаа юм чи надад бол би л дурлцсан байгаа шүү дээ тийм үстэй. Анхны хайртайгаа учирна гэдэг үнэхээр жагаад. Тэгэл би холонгийн араас ингээд гүүгээл гарсан чинь холонгийн цаашаа хараад явж байгаа сарны гэрэл. Үнэхээр яг гитар банцан гитар. Яа, та мэдж байгаа үстэй. Дөнгөж хүн та яагаад гитар шиг адил тийм сайхан хэлбэртэй байдаг юм бэ? Цааш нь. Тэгэл холонг би араас нь гүйчихэд хулаа гэл гараас нь барайл авсан чи холон хинбэ? Чи хинбэ? Хинбэ? Болооч гэл тэр чи холоо найз нэ өскөө холоо би чамд хайртай гэл гэсэн чи хүү чи болооч та гэдэг тэгэхээр бүр ирэхгүй би бүр холон ингээд барайл авсан чи бэлхүүсэн. Яа, хэрэг та мэдж байгаа сте би тэгэхээр холон тэрэл авсан зүгээр тэрч явал таарал хүсгээл дайрахгүй зүгээр барьж явал холоо би чамд хайртай гэл уруул дээр нь зөө гэл үсч яа тэр бомдгор уруул яа та мэдж байгаа сте тэр анхны үсэлч ямар байдаг вэ тэгээд уушлараа та магадгүй та хариулна тэгээд тэгээ холон битэр зөө би холон тэрэл үнсэл холон зүгээр намайг болооч өскөө гэжсэн чи юу ганц үнсэлтэй зүгээр та хариулахгүй ч болно шүү дээ. Өөрөө ирэхгүй би өөрөө сүлд би өөрөө зогтмоор та хариулахгүй ч болно шүү дээ. Энэ нэвтрүүлэг явж байна. Та хариулахгүй ч болно шүү дээ. Тийм. Хариулахгүй. Шимэдэгчтэй. Үнэхээр их төр халуун сэдвээр ярилцлаа. Тэгэхээр үнэхээр сайхан яриа өрнөлөө. Танд нэг нөгөө бас сайхан тав дөрөг сайхан ярьдаг юм байна шүү дээ. Танд баярлалаа. За тэгэхээр одоо жоохон сэдвээ өөрчлөе. Тийм ээ? Та жоохон тайвшраад тийм ээ? Гадуур цууяраа ч юм шиг цууяраа биш ч юм шиг нэг юм яригдах юм аа. За. Таныг Америкт сурж байхдаа Холливуудын алдарч жүжигчин Брэд Питтэй одоо бүр үйл айгуу найзууд бүр магадгүй таны бүр цуг зураг авахулсан зургнууд байдаг. Бүр гэртэн мөрдөл орж хонж өмж явсан тийм бүр дэндүү найзууд гэх юм талаар үзсэн юм. Магадгүй та хариулахгүй биш болно. Тийм. За тэгэхээр Брэд Питийн талаар манай үзэгчд маань их сайн мэдж байгаа гэж би бодож байна. Брэд Питт бол 1976 онд төрсөн шүү дээ. 76 онд Америк нэгдсэн улсын Лос Анжелес мужид төрсөн. Тэгээд одоо 10 жилээсээ бүр жүжигчин болохыг маш их мөрөддөг гэсэн. Өөрөө тэрийг ярьдаг байхгүй бүр. Өөрөө тэрийг ярина. Тэгээд ер нь Брэд Питтийн үүний зан хааш нь бол тийм эрэмхий шүү дээ. Та одоо мэдж байгаа үстэй. Нөгөө хамгийн сүүл тоглосон юу Триогийн кино санаж байгаа үстэй. Амар том биетэй тэр нөгөө эсрэг талын баатрыг халаас чингүүтэй ч ингэж өсөж ирээ. Гэл энэ сэлмэр. Уучлаарай. Та хүний биен дээр бас тийм ээ. Тэгэнгүүт нэр хүний биен дээр бас үзүүлчихлээ. Тэгэнгүүт нөө Брэд Питтийн бас нэг кино байж та хамгийн сүүлд нь бас гарсан нөгөө троосоор гэл толгойг ингэж ороогоор гэл толгой нь шүх гэл өмчөө явчихдаг. Тэр киног санаж байгаа үстэй. Уучлаарай шимэлэгчтэй. Та жоохон хазаагаад байгаа шиг байна. Тэгэхээр юу та яг найз юм уу биш юм уу? Хотлаа. Найз биш. Үгүй биш. Биш. Энэ бол сенсац. За баярлалаа. Сенсац шүү. Хүмүүс энэ үний юмд итгээрэй. Энэ бол сенсац. Брэд Питтээр найз биш. Биш. Баярлалаа хүмүүстээ баярлалаа. Энэ үнэхээр бас сайхан шудраг манай усгүй. Үнэхээр шудраг юм байна. Гоё нэг шудрагаар нь бидэнд хэлж чадчих байна. Энэ бол өөрөө нэгэн том хүмүүжил юм аа. Хүмүүжил гэснээс тийм ээ. Хүмүүжил гэснээс. Энэ өөрөө аюу том хүмүүжил гэснээс одоогийн залуучуудын маань одоо тийм ээ. Нэг нөгөө магадгүй би боддог юм. Та бас юу гэж боддог юм. Энэ бол миний л бодол. Тийм шүү дээ. Энэ бол зүгээр сэтгүүлч миний бодол. Оюуны тийм ээ. Оюуны хөгжил нь бүр зогсоод доош явсан гэж бодож байгаа шүү би. Юг миний хувьд энэ залуучуудыг юм уншихаа байсан. Оюуны хөгжил нь нэлээд зогсонгүй байдалтай. Энэ дээрээ усыг архийг шал тийм ээ их хэрэгжилж байна. Тийм шүү дээ. Энэ дээр таны үзэл хариул. Үнэхээр арих гэдэг бол манай үзэгчдэл бол үнэхээр мэдж байгаа хаа. Арих гэдэг бол тийм сайн идэ биш. Арих уус хүн ямар их амьдралаа алдаж байна. Тэр шилнээсээ бусдыг одоо дийлдэг гэдэг нь үнэн шүү дээ. Шилэн дийлэхээр л арих харагддаг байхгүй.
Шилнээсээ гараад яадаг таач гэсэн мэдэж байгаа шүү дээ. Үнэхээр арх бол үнэхээр үний амьдралыг ална. Одоо ингээд гудамжаар ингээд хар. Сайхан ингээд хүмүүс одоо архинд орсон байна гэж сонь сэтгүүлээр битсэн байна. Үнэхээр хэцүү. Би одоо залуучуудаа хандаж илээ. Арх бол таны амьдралыг ална шүү, ална. Үнэхээр савнаасаа бусдыг дийлдэг гэдэг бол үнэн. Арх одоо жишээлх юм л одоо энэ хонхны үеэр одоо ингээд залуучууд арх хөөж штэ. Яах гэж тэр энэ сайхан баярыг архигүйгээр тэмдэглэж болдгоо юм уу? Архийг битээ би бол архтай би хатуу тэмцсэн. Архийг бол би одоо бүр архины өлдөөч гэсэн одоо хаах талаар би одоо би цааш нь ер нь зорилгоо болгоно явна гэж бодож байгаа байхгүй. Арх бол үнэхээр дэми, шал дэми. Уухад гоё байж болно. Уусныхаа дараа амьдралыг чинь ална штэ. Тэр нэг мөн өнгөхгүй энэ балиар амттай юмд яах гэж дурлаад байдаг юм бэ хүмүүсээ? Яах гэж заавал арх бол дэмэн штэ. Танаас би нэг зүйл асууж зүг. Үнэхээр та манай би бол архтай тэмцэн. Их орны маань ирээдүй болсон залгах та үнэхээр сайхан зөвлөгөө, сайхан үнэн одоо өгөх хэллээ. Тийм штэ. Та өөрөө арх хэрэгэлдэггүй та хариулахгүй гэж байна. Хариулахгүй ч л гоо. Хариулмаар. За тэгэхээр баярлалаа хариултгчтэй. Хариулахгүй ч байж болно. Үнэхээр босгоогоо ярилцах ярилцлага үнэхээр танд таалагдж байгааг итгэж байна. Магадгүй та энэс өөрөө хариулт аваад бид бас танд хариултыг өгч байгаа гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа жоохон хүн сэдвээр орслоо. Одоо сэдвэний гоё хөнгөн дусамжийн сэдвээр орлож ядаж байна л да. Та гадаад Америк руу сургуульд явах гээд явж явах та. Тэр бол хүний баяр төмөч. Тэр бол алтан агш. Тэгэхээр тэгж явахдаа та нэг боён тухай дээр нэг айгу гэр бүлийнхэнтэй маш хитүү салж ирсэн. Тэр бичлэг азар надад байлаа л да олдлоо л доо. Танад. Тэр бичлэгийг нэг дурсамж болгож үзээх хөө. За тийм. Мустра. Тэм шам мустра. Та үзгүй ч болно шүү дээ. Та тустай. Үзээ жоо хараа. Ямар гоё юм бэ? Та үзгүй ч болно шүү дээ. Үзээ жоо хараа. Ямар гоё юм бэ? Эрхэмдэд үзэгчтэй. Өдөд юм болчоод өөдсөн жахан хүүхд шиг энэ дурсамжийг хараад ойлын сууга өсгөх хахад хамрын самсаа шархахгүй байхын аргагүй тийм ээ. Үзэхгүй ч байж болно шүү дээ нэвтрүүлгийн хамтлан өсгөөг өнөдрийн дээр. Үнэхээр ингэж ойлноос гисэнгүй. Энэ бол агуу сэтгэл энэ дурсамжийг хараад ойлаад энэ бүхнийг ингэж төрүүлж бодож чадчих байгаа. Өсгөх өөрөө яах юм бэ? Хам тэнгэрл хөршгүй.